хуваалцах байгаа сэдв бол Христ амьлаагүй бол гэсэн сэдвээр та бүхэнтэй хуваалцах байгаа. Христ амьлаагүй бол гэдэг та бүхэн тэр энэ үгийг та нар нэг бодож үзээрэй амьдралтаа. Христ амьлаагүй бол та одоо энэ газар сууж байгаа үе. Христ амьлаагүй бол Христлийн түүх шашин гэж яригдах болов те. Христ амьлаагүй бол олон гайхамшгууд яригдах болов гэдэг асуултууд байгаа гэж хэлж болно. За та бүхнээс асуух асуулт байгаа. Ямар асуулт вэ гэхээр та бүхний хайртай хамгийн дуртай хайрлаж гамдаг эд зүйл юу вэ? Дийлэх хүмүүс бол магадгүй утас гэж ярьж иж болох юм тийм үү? Зарим хүмүүс яг ямар нэгэн хэрэгтэй зүйл дурсгалтай зүйлүүд гэж бодож болох юм. Зөвөр бодоод үзье. Таны хамгийн хайртай эд зүйл чинь юу вэ? За тэгвэл таны тэр хайртай хамгийн гамнаж хэргэлдэг зүйл чинь гинт нэг өдөр алга болчихвол яах вэ? Танд ямар мэдрэмж төрөх вэ? Утсан нэг өдөр алга болчихвол яах вэ? Ямар мэдрэмж төрөх вэ? Бодоод үзтээ. Компьютер чи алга боллоо гэж бодож үзье. Ямар мэдрэмж төрөх вэ? Гониглэн нэстэй. Магадгүй уурал нэстэй тийм үү? Магадгүй гэрээ буулгах байлгүй те. Эсвэл хавийн амьтныг бужигнуулах байлгүй тийм үү? Ямар ч байсан тийм харамсах мэдрэмж төрөх байх. Нэг тийм таатай мэдрэмж бол төрөхгүй нь бол мэдээж асуул тийм үү? Харин тэр зүйл чи гинт олдвол та яах вэ? Гинт дөнгөж сая алхаж исэн үчиг гинт баярлаад гэрэл гээгээ зацраа те. Ёо гэдэг өмнө хэлжсэн үгүүдээ мартаад өмнө хийгчсэн үйлсүүдээ мартаад юм те. Иймэрхүү зүйлүүд бидний амьдралд тохиолдно тийм үү? Тэгээд нөгөө амьгүй зүйлтэйгээ яриаш ч юм уу та хаашаа явчихдаг гэх хүн шиг те. Тиймэрхүү тохиолдол байж болох юм тийм үү? За тэгвэл арай жоохон энэ жишээгээ бид нар жоохон ингээл авшруулад үзье. Жоохон хүндрүүлж үзье гэж. Өөрөөр хэлбэл таны хайртай хүн чинь нэг өдөр гинт игээд нас орчихлаа гэж бодож үзье. Таны яг одоо хайрладаг хүн чинь. Тэгвэл бид нар яах вэ? Шоконд орно. Тэгвэл бид нар яах вэ? Хүнд хэцүү мэдрэмжийг бидний амьдрал дотор харанхуулах мэт те утгагүй мэт санагдах болно. Хоосон орхих болно тийм үү? Тийм зүйл бодогдсон шүү тийм үү? Бодогдохгүй юу? Таад мэдрэмж байгаа шүү та бүхэнд. Тийм үү? Хайртай хүнээ алдвал харин тэр хүн чинь алдсан хүн чинь гинт ингээд амьдлаад босоод зөрвөл яах вэ? Гайхна. За мэдээж бол баярлна тийм үү? Баярлна. Гониглох юм уу? Нэмгсэн өгчихгүй гэдэг. Тийм юм гэж бичиж байхгүй шүү тийм үү? Бид нар хайртай хүмүүсийг энэ дэлхий дээр маш их алддаг. Бид нар юмтэй нүүр тулдаг. Тэр хүн болгол яадаг вэ? Унагилдаг. Харин сая манай ундрмаа гिचийн гэрчилснээр бол харин бид нар яг энэ дэлхий дээр одож байгаа хүмүүсийг хараад бид нар яг тэр маань мөнхийн амар тайван, мөнхийн өвчин зовлоггүй тэр тайван амар сайхан газар очиж байна. Тийм учраас баяр хөөртэйгээр магтан дулдаг. Энэ бол Христ итгэж хүмүүс ялалттай, амжилттай хамт байгаа хүмүүсийн онцлог юм а гэж хэлж болно. За өнгөрсөн 7 хоногт миний нэг